Сайн байцгаана уу? Ингээд та бүхэнтэйгээ 2021 оны 2 дугаар сарын төлөвлөлтөд хуваалцж байна. Тэгээ энэ удаагийн төлөвлөлтөөрөө би нэлээд минималист хэлбэрээр төлөвлөхийг зорьсон. Тэгээд тэмдэглэлийн дэвтрээсээ гадна ганцхан үзэг буюу fine liner-ыг би ашигласан. Тэгээд бэж хэлбэрийн юм 5 буйн юм тодруулагчтай өөр бусад төрлийн хэрэгсэл ашиглахгүйгээр хамгийн минималист хэлбэрээр хамгийн энгийн яаж хийж болохоор байна. Энэ удаа илүү юм энгийн хийхийг зорилоо. Хоёрдугаар сарынхаа нүүр хуудсыг хийхээ өмнө би балын харандагаар инхүү бэлтгэлд хийсэн байгаа. Тэгээд шууд үзгээрээ зураад алдаа гарах гээд байдаг учраас балын харандаагаар ингээд эхний ээлжинд тэмдэглэж нь илүү алдаа гарах магадлалыг мэдээж бууруулдаг болохоор илүү давуу талтай байдаг. Тэгээ нэг нүдээ би 3.5 см-ийн зайтайгаар ингээд нүд олгоныг тусгаалan дөрвөлжлөх байдлаар ингэж зурж өгсөн байж байгаа. Эхний нүүрэн дээр 3 өдөр багтаад арын нүүрэн дээр болохоор ялгаагүй 3 нүд. Гэхдээ хамгийн сүүлийн нүд болохоор хагас бүтэнсээ өдрийг хамтд нь ингээд илүү өргөн хэлбэрээр зурж өгсөн. 2 дугаар сар маань 28 хоногтой болохоор доошоогоо яг 4 игнээ болгож зурхад маш тохиромжтой байсан учраас нэг өдрөгт зориулсан нүд маань илүү том дөрвөлжингээр сонгоход боломжтой байсан. Тэгээд нэгсэндээ 3.5 хэмжээтэй юм том дөрвөлжингууд хийсэн гэсэн үг. Бусад сартай харьцуулахад. Тэгээд 2 дугаар сарын төлөвлөлтийн энэ хэлбэр загвар минималист байдлыг ерөнхийдөө 2021 оны туршид яг иймэрхүү байдлаар цаашдаа төлөвлөө явъя гэсэн бодолтой байгаа одоогийн байдлаар. Гэхдээ явцын дунд бол мэдээж төлөвлөх загвар хэлбэр маань өөрчлөгдөх бүрэн боломжтой. Яагаад тэгэхээр bullet journal-ийн гол утга учир мэдээж эндээ л байгаа шүү дээ. Тэгэхээр сар болгоно 7 хоног болгоно өөрөөр төлөвлөө явах боломж бүрддгээрээд мэдээж bullet journal-ийн онцлог энд явж байгаа болохоор дараагийн сарууд дээр магадгүй арай өөр байдлаар төлөвлөхийг ч үгүйсэхгүй л дээ. Тэгээд та нарын санал ерөнхийдөө ямар байна? Ямархуу төрлийн бичлэг илүү сонирхож байна? Тэрийг бас комментаар доор үлдээгээрэй. Тэгээд та бүхний санал хүсэлт, урмын үг маш их урам зориг өгдөг. Тэгээ дараа чинь бичлэг хийх бас сэтэл юмыг аягүй өгдөг, урам зоригийг аягүй өгдөг болохоор комментоор саналаа бас бичээрэй гэж хүсмээрээ. Ингээд нүүр хуудас хийж дууссаны дараа би check-in болон brain down гэсэн 2 нүрийг гаргасан байж байгаа. Тэгээд check-in болон дээрээ болохоор би тухайн сарда өөрийнхөө биеийн болон сэтгэл зүйн байдлыг ажиглаад тэмдэглэл хийх маяг хийхэд зориулж ийм нүрийг гаргасан. Тэгээд сэтгэл зүйн байдлаа ажиглаад тэгээд магадгүй эмэгтэйчүүд бид нарт бас айгүй элбэг тохиолддог сэтгэл зүй айгүй савлгаатай байдаг тий. Тэгээ биеийн байдал бол мэдээж сэтгэл зүйгээс бол ингээд бараг 100% гээд хэлэхэд буруудахгүй хамааралтай байдаг учраас энэ хоёр хамаарлыг ерөнхийдөө нэг нүүрэнд ингэж тусгаж харахаар гаргаж өгсөн байж байгаа. Habit tracker нүрийг бол сарын ийм төлөвлөлтөн дээр бол үнэхээр заавал байх ёстой хуудсын нэг гэж миний хувьд бол боддог. Тийм ч болохоор ер нь bullet journal хөтлж эхэлснээс хойш бол habit track-ыг бол ер нь тасралтгүй л яг зуршил юмаа бол мөшгөж явж байгаа. Өмнөх бичлэгнүүдийг мань үзчихсэн бол та нар мэдж байгаа ах би ингээд нэлээд олон ийм зуршлуудыг ингээд бүгднгийн ер нь нэлээд олон ийм зуршил юмнуудыг ингээд бичээд доош нь цувуулж бичээд тэгээд сард ерөнхийдөө хэдэн удаа хийж ийнэ гэдгээ ерөнхийдөө бол ингэж баримжаа харах зорилготой ерөнхийдөө habit track би тэгж ашигладаг байсан бол энэ удаагийнх дээр би бол
яг 6 ширхэг зуршлыг аваад энийг би өдөр болгон илүү ийм дадал олгомоор байна гэсэн ийм зуршлуудаа тэмдэглэхээр бэлдсэн байж байгаа. Сар болгон би ийм хүслийн жагсаалт гэдэг нэг ийм нүрийг гаргадаг болсон л доо. Тэгээд энэ нүрэн дээрээ тухайн сарда одоо авахыг хүсэж байгаа зүйлээ бичиж тэмдэглэдэг. Тэгээд авсан тохиолдолд авсан гэж тэмдэглээ. Тэгээд он сар өдөртөөгөө хизээ авсан одоо ямар үнийн дүнтэй байсан гэдгээ ингээд тэмдэглэж явдаг. Тэгээ энд бол ерөнхийдөө нэг тийм мэдээж хүнсний бүтээгдэхүүн ч юм уу тиймэрхүү зүйл бол орохгүй. Хаяа авдаг тийм зүйлүүдэд бүртгэхээр ийм нүр гаргасан. Талархлын тэмдэглэлийн ийм хуудас бол төлөвлөлтийн бүр нэг салшгүй нэг хэсэг болсон миний хувьд. Тэгээд яг нэг мөрийг тухайн өдөртөө талархаж байгаа 3 зүйлийг олж бичихэд зориулаад ийм нэг мөрийг гаргаж байгаа юм л та. Тэгээд яг үнэ хэлэхэд нэг ийм нүүр бол түрүү саруудад бол хангалтгүй байсан учраас энэ удаад би ийм 2 нүрийг зэрэгцүүлж гаргасан байж байгаа. Тэгээд ийм 2 нүрийг дамнуулаад нэг мөрдөө багтаад тухайн өдөртөө баярлж талархаж байгаа 3 зүйлээ л олж бичих маш энгийн мөртлөө маш үр дүнтэй ийм арга байдаг. Тэгэд хэдийгээр би маш энгийн минималист хэлбэрээр ингэж хөтлөнө гэсэн ч гэсэн бас ингээд хитрхи цулгаа болчиходсон учраас би ийм Tom Bow-ийн ийм бэж өнгийн биерэн үзгээр ингээд мөрнүүдээ ч юм уу ингээд тодруулаад өгсөн байж байгаа. Тэгэхээр ингээд бас хит цулгаа болохгүй айгуу дажгүй санагдсан. Ингээд 2 дугаар сарынхаа төлөвлөлтийг дууссаны дараа би залгуулад 2 дугаар сарынхаа эхний 7 хоногийг бас ингээд төлөвлөсөн байж байгаа. Ингээд текстийн хувьд та нар хэрвээ анзаарсан бол би ерөнхийдөө habit tracker гэж англиар хичээл тэгсэн ирнэ одоо жишээ нь ингээл 7 хоногийнхоо нэгтгэхээс бүтэн сайн өдөр одоо бүтэн сайн хүртэлхийг германаар хичээл тэгснээ хүслийн жагсаалт гэж монголоор хичээл ингээл жоохон хэлний хувьд жоохон хольж хичээд байдаг. Тэгээд яалтчгүй дэвтэр маань өөрөө миний хэрэглээ учраас би өөрөө яг миний хэрэглээнд аль нь илүү ойр байна тэргээл би бичдэг. Тэгэд habit tracker-ийн хувьд одоо жишээ нь ингээл герман дээр bullet journal хөтэлдэг хүмүүсийн хөтэлсэн бичлэг юмыг үзэж хахад habit tracker-ыг тэр болгон орчуулад байдаггүй. Миний хувьд ч гэсэн орчуулахгүйгээр ашиглаж байгаа нь одоо гоё ч юм уу надад илүү атайхан санагдаад байдаг болохоор би орчуулахгүй энэ чигээр нэг ашиглаждаг. Тэгэд энэ сард бүртгэж байгаа миний зуршил гэвэл йог, бясалгал, тэгээд journaling буюу би өдрийн тэмдэглэл, бүх төрлийн тэмдэглэл хөтлөх энэ бол одоо өдөр тутамдаа одоо хөвшил олох хэрэгтэй гэж үздэг. Миний хувьд байсаарч ирсэн, байсаарч байгаа байхч болно юм зуршлууд. Ингээд 2 дугаар сарын маань төлөвлөлт нэг иймэрхүү боллоо. Бичлэгтэй маань энд хүртэл хамт байсан та нартай маш их баярлалаа.